ингээд та бүхэн манай тавтай морил. Энэ 7 хоногийн сүүл буюу 11 сар ихээр манай Сеатл баруун эргийн монголчуудын цэгсэн бөмбөгийн аврах шалгаруулалт тэмцээн болно. Энэ үеэр Шири Богийн хоёр буюу манай Ошиамын хоолны үйлчилгээ үзүүлэх үүрэг авсан. Хоёр гараа дэшээ өргөөд тэр нилээд бол ажилдаа дандаа монгол хоолоороо үйлчлэн ямар ч байсан хөшөөхийн сайхан сүлдээ хийцтэй чан банштай сүлдээ чан төлөвлөгөө байна. Цөөнхийн амжиул гоё мантан оромог хийх санаа. Гэхдээ эдгээр маань бол маш их ажил учраас зөвхөн Ширих дээр байгаа. Гэхдээ хагасаа өдөр найзууд маань ирж туслана. Бид хоёр. Тийм болохоор Шири Богоор энэ 7 хоног бол маш их ажилдаа. Ингээ зав гарахаараа бууцныхаа гурилыг зуураад илдээд буузаа чимпэж хөлдөөгөөд, баншаа чимпэж хөлдөөгөөд цөөнгийнхаа гурилыг зуураад илдээд хайраад маш их ажилдаа байгаа. Бидний блогийг үздэг та нар минь блогоо маш гоё мессеж бичиж урам өгдөг блогийг маш их баярлдаг шүү. Блогийг нэг ойр ойрхон блогоо оруулж чадах байгаа үнэхээр уучлаарай. Та нар минь мэдж байгаа блогийн Шири хоёр маш их ажилдаа ингээд цаг зав үнэхээр муу болчихсон. Та нар минь мэдэн шүү дээ блогийн урд нь хоёр үгээ хараад гэхдээ ингээд өглөө сайхан хүссэн цаг мэлээ унтаад паринаас парил руу яваад одоо болохоор ингээд яг орой ингээд 11-ээс 11:30 хооронд унтаад өглөө 6:30 гэж босоод би 3 хүү маань айгуу сайн байгаа. Эд нэвэн цэцэрлэгтээ явж байгаа. Нэрээ дашиг хэлэхэд миний өвгүүдийг асууж эд нэвэнтэй уулзъя, тоглоомын газар тоглоулъя, хүүхдүүдэд танилцуулъя, хоолнд оруулъя гэсэн мессежүүдэд маш их баярлалаа. Богийн яг тусгаалan ингээд мессеж бичиж хариу өгч чадаагүй байж магадгүй. Яг нь зарим хүмүүс нь өгсөн, зарим нь өгч чадаагүй байгаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Гэхдээ ээж маань яг тэр болгон одоо тий та нарын минь одоо өссөн урилга болгоод ингээд аавж явах боломж байхгүй. Улаанбаатар төвчрөл маш их байдаг. Одоо хүүтний урилга хийсэн тэгээд олон нийтийн газраас хүүхдэд аавж явахаас эмээгээд ээж маань бол яг төвшөөдгүй байгаа. Яг үнийг хэлэхэд уучлаарай. Тэгээд ямар ч байсан уулзах боломж гарах байхаа гэж бодож та нартайгаа. Манай хүүхдүүд ямар ч цагаасаар хүртэл Монголд байх төлөвлөгөөтэй байгаа. Тийм болохоор одоо та нарт маань хугацаа байна, боломж байна гэсэн хүүхдүүд маань уулзах урилга одоо илгээсэн. Та нартай маш их баярлалаа. Хайртай шүү. Бид хоёр өнөөдөр өдрийн цай нэлээд хүнтэй байлаа. Ингээ завсраар нь богийн тоогоо хийж ин. За энэ удаа гоё юм ярина. 10 дугаар сарын азтагийнхаа талаар. 10 дугаар сарын азтаг маань нэг хүн шалгаруулалт байсан боловч мега минь шалгараад гэрээсээ гарах боломжгүй шалтгааны улмаас манай гуравтаа гадуур хоол идэж уулзах чадахгүй харин гэртээ урьж маш найрсгаар сайхан гэр бүлтэйгээ танилцуулж аав, ээж, ирмүү, эдмэн, эвэн тавын минь мега маань гарынхаа амттай хоолоор байсан. Мөн манай гэр бүлтэй бичлэн танилцсан Баска, Мега хоёр сайхан охид богийн чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Баска, Мега хоёр маань нодлон Америкт иржсэн юм байлээ. Ирэх зүг мөн гэр бүлээрээ Америкт ирэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхдээ заавалчгүй манай Оши ямаад ирнэ гэсэн. Богийн Мегатайгаа яг ингээд камераар тэ одоо фейсбэксээ хараад ярьж амжаагүй байгаа. Тэгээд удахгүй танилцсанаа Мегатайгаа. Яагаад хоёр газдан шалгаруулсан бэ гэхээр манай блогийг одоо та нар шиг мань үздэг нэгэн үзэгч маань гэр бүлийн хоолны бизнес нээсэн. Тэгээд бас ингээд Facebook-ийн мессенжээр блогтой холбоо хараад блогийг чээ гэр бүлээрээ ингээд сайхан хоолны бизнес нээсэн ингээд надад одоо хэлсэн учраас
богийн азтнаа бидний бизнесийг дэмжих үүднээс хагасаа өдөр захиалга хийсэн байхгүй. За манай гэр бүлийнхэн болон азтан маань танаад очиж одоо үйлчлүүлнэ, танаа бизнесийг дэмжинэ гэдэг үүднээс холбоо арай захиалга хийсэн байсан. Харин Мега маань очиж чадахгүй болохоор нөгөө хүмүүстэй бас хэлсэн амлалтандаа хүрч чадахгүй гэж богийг айгаад хоёр дахь азтнаа тодруулсан чинь манай оюун эгч маань тодорсон. Оюун эгчигээ танихгүй ч гэсэндээ блогороо танилцаж аль үедээ ичнээ олон жилийн танилуд эртнээс нэр игээ мэддэг танилуд болсон юм шиг богийн тийм мэдрэмж төрдөг болсон. Баярлалаа оюун эгчтэй. Харин 10 сарын азтан бас оюун эгчтэйгээ бичлэн уулзаад сайхан хоолны газар очиод ирмүү маань блог хийн гэсэн байсан боловч тийм төлөвлөгөөтэй байсан. Тэгсэн боловч ирмүү маань гинт ажил гарсны улмаас блог хийж чадаагүй. Уулзсан хүмүүс маань одоо тусдаа ямар ч байсан тодорхой хэмжээний жоохон бичлэг зураг авсан. Тэрийн блогийн блогныхаа хартад эвлүүлээд оруулчихна. 10 сарын азтан болсон оюун эгчтэй дүүл маш их баярлалаа гэж хэлье. Манай гэр бүлийнхэнтэй цаг заваа гаргаад миний хөөргөн хоёр хүнд зөндөө бэлэг өгөөд ээжид маань бас зөндөө бэлэг өгсөн байлаа. Баярлалаа танд. Одоо бид нар чинь ингээд заваа гарахаар, цагаа гарахаар гэх хин нэгэнтэй уулзсан, чамтай ярив, чамтай уулзсан гэж хойшлуулсан бол ямар ч юм бүтэхгүй. Ямар нэг юмд бол сэтгэл гаргаж ээж, өөрөө яг цаг заваа зарцуулж ээж энэ бүхэн маань ингээд сайхан тэг бүтдэг. Хөдөө тавилалтаар явсан байсан ч гэсэндээ ингээд ажлаа зохицуулаад манай гуравтаа бичлэн танилцаад цаг заваа гаргасан дүү маш их баярлсан шүү. Шээ. Лав ээжээ. Ээжиг минь Эднэн, Эвен оюун эгчиг минь амттай сайхан хоолоор үйлчилж дайсан. Шархуу даваа жаргалдаа маш их баярлалаа. Ингээд сайхан гэр бүлтэн хоёр сайхан өрдөн эрүүлэг аз жаргал сайхан хүнсэн. Мөн ширээдтэй адилхан жижиг хоолны бизнес нэгээд ажилттай сайн яваа хоёр бүлээ. Бизнесийн өндөр амжилт хүсье. Өнөөдөр ширээт хоёроо орой хоол хоньны махта банштай ногоотой гурилтай шөөл ямар гоо ямттай байна. Та нар минь ойрд сайхан шөлтөө хоол идэж байгаа үстэй намрын сэрүү ороод сайхан шөлтөө хоол идээрээ өвлийн үлрэлт. Манайх чи шөлтөө хоол их баг иддэг байсан. Амуугийн програм тамагтаас хойш ерөн шөлтөө хоолын шим тижээлийг ашиг тусыг мэдрээд байгаа шүү дээ. Сая манай кастомер заалгаад боги би танахаас хоол аваад гарсан уцаа үлдээж үгээд үлдээгээгүй байх гэд би энэ хаваар үзэхгүй юу. Байхгүй байх яах вэ гэд. Тэгээд би гадаа гараад хаалганыг машины зогсоолын энэ дунд энэ ингээ утас нь хөвтчихин. Азар яаж ирж машин парклаагүй. Тэгсэн бол дээр нь машин харахгүй гарчиж. Тэгээд нөгөө кастомер руугаа би буцаагаад нөгөө ажил руу залгасан болохоор буцаага заалгаад утас чинь гадаа паркинг лотс дээр байсан чи oh my god thank you гинэ. Одоо ярьж утсаа аавна гинэ. Ямар азар машин ирээ дээр нь зогсцсонгүй. За ямар ч гэсэн өнөөдөр богийн нэг хүн сайн үйл хийлээ. Утсыг олж ирлээ. Энэ атманыг идрэг гэдэг юм. Тэ. Идрэ. Ичээ дахин авах. Ой идрэ. Одоо энэ намар ахгүй. Чи сайн уу? Чи хэдэн настай? Оо халаа онгацно. Чи юм энэ төрсөн юм Монгол төрсөн юм уу? Энэ төрсөн үү? Үгүй энэ нарын дөө. Бууз нь энэ. Энэ дэш нэш. Бууз онгацмаас мэдээдэн штий. Энэ заавал. Гой нэртэй залуу байгаа гэжтэй идрэ. Манай богийн хааны шавн нэ. Бай бай гэж үзэлч. Цэцэрлэгийн. Бай бай. Тогагийн. Бай бай гэж үзэлч. Тэр агаараа. Энэга бай бай. Идрэ. Идрэ чи найзтайгаа Бай бай. бай гэж. Намайг үзсэнд баярлаа гэж. Say bye bye. Стэн бууз идэх юм заавгүй. Манай хоол ямар вэ? Стогоё. Үнэтэй нөө. Ирсэн баярлаа. Аав нь ингээд гаргач ий нэрээ аава. Ээж нь энэ байна, ийм хөөки ээж нь ингээд гаргач ий. Манайгаар ирсэн баярлаа. Баярлаа гоё. Хана баг уу? Нэг хүүхдээ. Ойрхон агаа болгож өгөөрэй. Өнөөдрийн тань мэдгүй цагаараа та бүхэндээ анар жимсийг хэрхэн хальсын амархан авах талаар хуваалцъя. За шири хальсын
дээдлийн хэсгийг ингээд авчлаа. За энэ жимс маань ингээ харахаар ханар анзаарсан одоо ингээд араа энийгээ дагаад ийм нэг цагаан юунууд байгаа чинь хальснууд зузаан хальснууд тэрийгээ дагуулад гадна талаас нь зүснэ. Маш гоё амттай манай ээж хана айгуу дуртай тий. Монгол шиг юу тий анар гэдэг байна. Монголоор анар жимс. Ээж айгуу дуртай анар жимс нь. Эмэгтэйчүүд мод их сайн лээ. Тий эмэгтэйчүүд талдаа их сайн гэж ярьдаг энэ жимсийг. Тэгээд идэхэд эсэг надад жоох эсэглэн талд байгаа гэдэг байхгүй юу? Бүр идэн гэсэн чинь араны шүлс бүр ингээд ялгарч шít. Ээж маань маш дуртай. Байж байгаад ээжтэй нэг анар жимс аваадаг хэл нэг хөөрхөн. За одоо ингээд дотор талаас нь харагдсан нөгөө цагаан хальсныхаа дагуу ингээд ширээ зүсчлээ. За ингээд суллаад Вау. Бүр гоё час уу улаан биш үү те хааны? Энд аягүй гоё тийм улаан өрөн байдаг ш. Болов байсан юм шиг. Бүр тийм гоё юу биш үү хараг биш шүү. Гоё час улаан өрөн биш шүү. Ингиж манайхаа анар жимсийг зүсвэл цэвэрхэн бас амархан авагддаг. Хин нэгэнд хэрэгтэй мэдээлэл биш магадгүй гэдээ орууллаа. Амжилт. Баярлалаа хааны. Ямар гоё амттай байна манайхаа. Тийм гоё улаан өрөн биш мөртлөө амар гоё амттай чихэрлэг жуус юм. Та нар минь ойр дийдсэн анар жимс. За энэ тавхан баярлалаа шүү. За энэ хайрыг за энэ ийм болсон заяа. Энэ амаа брэндийн цай, энэ гашуу арга цай. Савлгаа эдрэнд өнөөх нь үнэт гоё савлгаа байх гэж ингээд энэ алаа удаач авсан. За юм. За хэрэглээрээ. Эрүүл мэндийн цай гэж. Баярлалаа. За энэ цайгаа дэмжиж аягаа аваад. Баярлалаа. Богинчтэй баярлалаа. За